мэдээ. Цагаан морин жилийн ардчилсан хувьсгал яснаас хойш 2012 оны орон нутгийн сонгуулиар Увс аймагт анх удаага ардчилсан нам засаглах хэрэгтэй болсон. Орон нутагт бодлогоо хэрэгжүүлэн тайлангаа илтгэж үзүүлэн сонгосон иргэд олон нийтэд Увс дахь ардчилсан засаглалын 1000 өдөр үр дүн тайлгнах арга хэмжээг зохион байгуулсан байна. Увс аймгийн ардчилсан нам иргэдийнхээ нутагтаа сайхан амьдрах шин тэмүүллийг бодит ажил болох зорилгоор хийсэн ажлаа тайлагнаж хийх ажилдаа санаа зовх ардчилсан засаглалын 1000 өдөр арга хэмжээг өнгөрсөн 6 сараас эхлэн зохион байгуулжээ. Ардчилсан засаглалын 1000 өдөр арга хэмжээг сум бүр зохион байгуулсан бол Улаангомд ардчилсан засаглал айл бүрээр гэсэн уриатаагаар ажилласан иргэдийнхээ санал бодлыг сонсох ажлыг зохион байгуулжээ. Монгол улсад ардчилсан хувьсгал ясны 25 жилийн ойн хүрээнд Увс аймаг дахь ардчилсан засаглалын 1000 өдрийн үр дүн тайлгнах арга хэмжээг зохион байгуулжээ. Улсын чанартай хууль зүйн шийдэл их хурлын засгийн газраас хүлээлгүйгээр бид нар дотооддоо хийх маш олон ажлууд бас эндээс гарч байна. Нэгдүгээрт нь 1000 өдрийн тайлангийн арга хэмжээ мөртлөө одоо бид нар 2000 дахь өдрүүдэд юу хийх вэ гэдэг ажлын чиглэлүүд бас бидэд гарч байна л да. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд 100 гаруй айлын орон сууц баригдсан байдаг бол сүүлийн 2 жил 646 айлын орон сууц ашиглалтанд ороод байна. Тэр ардчилсан намын үнэхээр ардмнаас сонсож ардмынхээс их санаа нийцсэн ажлыг хийж уцаагаад 1000 хоног болсныхаа дараа юу хийж үтээ юу босгов ямар алдаа оноо гаргавдгээ шүү ярьж олон нийттэйгээ ярьж байгаа би үнэхээр баяртай байна. Нүдэн дээр нь өөрчлөгдөж буй нутаг орны өнгө төрх бүтээн байгуулалт ажлаараа устдаа тэргүүлж байгаа аймаг амснаа хийж хийснээ тайлагнаж буй ардчилсан засаглалынханд увсчууд онц дүн өгсөн байна. Увс аймаг бол үнэхээр хөгжлөө, зам харгуу, бодон төсөл үнэхээр гоё боллоо шүү дээ. Шороон дээр отон цаацын хувьд бас сайхан замтай боллоо. Буян хүчтэй маш сайхан дэмжлээ. Одоо жишээлбэл манайх гэтэл одоо бид нар гэтэл одоо уйдлын үйлдвэр хөгтийн боорны бүрэн тулцыг Увс аймагтаа орон нутагтаа үйлдвэрлэж баялаа. Түр хувийн хөвшлийн түншлийг ажил хэрэг болгож хувийн хөвшилд итгэл үзүүлж бизнесийн орчинг сайжруулах бодлого хэрэгжүүлсний үр дүнд өрсөлдөх чадварын үнэлгээгээр Увс аймаг 3 дараалан баруун бүсээ тэргүүлжээ. Одоо удам цэцлийг амжилттай хэрэгжүүлээ. Одоо удахгүй бид 60 мегаватт цахилгаан станцыг мөн л түр хувийн хөвшлийн түншлэлээр хувийн хөвшлийн хөрөнгө оруулалтаар одоо босгохоор ингээд бэлэн болгочиход байна. Увс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн урал засаг даргын тамгын газраас иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж ажилдаа орлоготой болгоход бодлогоо чиглүүлж жил бүр 1000-аас доошгүй шинэ ажлын байр бий болгоно гэсэн зорилт төвшүүлсэн. Сүүлийн 3 жилийн хугацаанд 4833 шинэ ажлын байр бий болсон байна. Сум хөгжүүлэх сан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангуудын үйл ажиллагаагаар нийт ажлын байрны 64% нь бий болсон бол үлдсэн 36%-ийг орон нутгийн аж ахуй нэгж компани баялаг бүтээгчид бий болгожээ. Номын электрониксийн хамт олон дэлхийд алдартай брэндүүдийн 30 хүртэлх бодит хямдралтай бэлэгтэй ваучертай суглаатай нэмэлт 90% хүртэлх бонустай худалдаагаа эхлүүлж байна. Монгол хэрэглэгчдийн хэдийн сайн мэдж чанар эдлэгийг нь үнэлэх болсон Beko, Grandin, Hitachi, Sony, Philips, Samsung, LG зэрэг брэндийн хямдралтай бэлэгтэй бүтээтгүүнээс сонголтоо хийж ир хүртэлх хувийн бонусыг буцаан авч дараагийн худалдан авалтандаа 50% хөнгөлтийг ашиглаарай. Мөнгөөр ахын жижиг цахилгаан барааны тасгаас 150 мянган төгрөгөөс дээш худалдан авалт хийгээд бэлгийн шидэт купон бэлгэнд авч дээрх купоны арын хэсгийг хусан арилгаад таарсан бэлгийн багцын дугаараар нь шинэ жилийн хамгийн дурсгалт бэлгээ аваарай. Япон чанар Hitachi брэндийн хөрөгч угаалгын машин 30% хүртэл хямдралтай худалдан аваад будаа агшаагч тоос сорогч зэрэг олон бэлэг том бэлгийг хэрэглэгчдэд өгөхөөр бэлдээд байна. Европын номер 1 брэнд Beko брэнд Барселон багийн тоглолтыг VIP суудлаас үзэх супер хонжуртай суглаад худалдааг Beko брэндийн худалдан авалт бүрт олгож байна. Мөн дээрээс нь та Монголын хамгийн том шагналын сантай тэрбумтон суглаанд оролцсон 3 өрөө байр Sonic суудлын автомашин зэрэг 4800 азны нэг болоорой. Номин Electronics бид өдөр бүр бусдаас хямд үнийг танд санал болгоно. Дэлхийн тавилгын ертөнцийн хөгжилтэй цаг алдалгүй зэрэгцэн алхаж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн брэнд тавилгуудыг хамгийн боломжийн үнээр худалдан авах боломжийг шинэ сонголт брэнд тавилгын их дэлгүүр танд олгож байна. Шинэ сонголт брэнд тавилгын их дэлгүүр шинэ жилийн баярт зориулан хамгийн сайн чанартай тавилгуудыг хамгийн хямд үнээр худалдан авах боломжийг санал болгож байна. Тодорхойлбол байгаль орчин хүний биед ямар ч сөрөг нөлөөгүй эко материалуудаар бүтдэг, энгийн DCP хавтантай харьцуулшгүй цэвэрхэн загвар хийцтэй, зэвэрдэггүй ган нугас, хамгийн дээд зэргийн үхрийн шир, хамгийн аюулгүй шилэн давцантай гэх мэт маш олон давуу талуудтай. Европын хамгийн сүүлийн үеийн технологиор үйлдвэрлэдэг дэлхийн шилдэг дизайнеруудын бүтээлийг 10-аас 80% хямдруулж үйлчлүүлэгч хэрэглэгчтэй онцгой боломжийг олгож байна.
Эрхэм үйлчлүүлэгч та бүхэн 2016 оноос шинэ тавилгатай утгаар төлөвлөж байгаа бол шинэ сонголт брэнд тавилгын их дэлгүүрээр заавал зочлон боломжийг алдалгүй зөв сонголт хийгээрэй. Зөв сонголт ухаалаг хэмнэлт шинэ сонголт брэнд тавилгын их дэлгүүр. Ингээд хаягийг дуулгыг бүхийн өргөөний баруун талд шинэ сонголт брэнд тавилгын их дэлгүүр, Мишель Экспо төвийн дэргэд, Дархан хот Дидийн өргөтгөлийн 2 дугаар давхарт, Эрдэнэт хот Дөрвөн үйл худалдааны төвийн 3 дугаар давхарт тус байрлаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 46 30 86 88 85 45 45 дугааруудаас аваарай.